Хар бих ноёны дурсамжаараа 6 дугаар хэсэг. За 8-ны буйраг ханыг дарах дайн гэж байгаа. Бидний цэргүүд хүнд хуягтай мянга, гинжин хуягтнууд нь бол илүү сайжирч, уушгийг хамгаалах хавирганы хийгээстэй болсон. Мориноос унаж чирэгдэхэд бяцаршгүй болж байгаа гэсэн үг ээ. Дээрээс нь бид гинжээ тосолсон учраас зэв идэхэ болсон. Бүгд махир болоод үлд хоёрыг авч явж байгаа гэж байна. Өмнө нь мунтай байсан бол сэлгээний 2 элдтэй болсон гэсэн үг. Бүх морд нь төмөр тоногтой, олон үйлдэлт дөрөөтэй болсон. Өмнө нь амгаачгүй зайдагнадаг байсан бол төмөр амгаатай болсон. Явган цэргүүд бол бүгд төмөр үзүүртэй жадтай, эвэр наамал номтой. Энэ бүгд хідэн алдаас харваад унгана. Муу нумаар хичээж байж ондог бол онио тааруулснаар анх удаа харуулж байгаа хүнч онхоор болж сайжирсан гэж юм. За зэвсэглэл бол маш сайтай болсон байна те. Тэгээд эдгээр нь маш ийм чанартай. Дээрээс нь хөл номнууд, сумнууд нь дуут тесэргээд болж байгаа гэж байгаа. Энэ сумнууд нь янз бүрийн ийм чимээ гаргадаг байсан байлээ шүү дээ те. Тэд тэр чимээгээрээ мэдээ хүргэж гэсэн үг юм билээ. Одоо дайран ухранч гэдэг юм уу те. Өөр чимээ гаргадаг. Дуут сум гэж юм те. За тэгээд шавар бөмбөлөг, шүнийн гэрэл дохио, утаа тавигч аянгийн зэвсэг аваад явж байгаа юм аа гэж. Одоо энэ нөгөө дайр тесрэх бодис хийсэн гэдэг байгаа шүү дээ. Бидний анхны туршилтын 30 торох маань утаа болж хувирсан. Зэлэм авч явна гэсэн гэж юм. Жаахан худар давс хийгээд өнгийн утаа гаргаж худлаа дэлбэрдэг юм хийсэн гэж юм. Баасны орцон ихтэйд хөхрийн орц багтсан байсан гэж юм. Тэгэхээр би бааснасаа хөхөр гаргаж авч ийн гэдээсэн чинь хөхөр баас хоёр чинь тусдаа бодис болж таарж байна тий. За ямар ч энэ тесрэх бодис хийхэд бол өтгөн ашигладаг юм байлээ. Зүгээр орц найрлагын хэрхэн хийснээрээ шалтгаалаад эн чинь хүчтэй сул те зарим нь утаа гаргадаг гэд янз болоод байгаа юм билээ. Хоёр дахь удаа орцоо тааруулаад дуугарч дөргилт муутай гарсан гэж. За гурав дахь удаад хөхрөө ихтүүлээд тогоогоо дэлбэлсэн. Жороо тааруулах гэж тэрүүгээр нэгэн болж байгаа юм. Тэрнээс болж 2 журлаач түлэгдэж гараа хугалсан. Худлаа дэлбэрдэгч 600 торох их дээрээр онгирий гэж байгаад зэлэн борох бол сүбэдэ 3 сүбэдэ. За энэ 3-ын те мянгатууд 600 торхоо авч явсан байх нь. Худлаа дэлбэрдэг торхнуудаа хил дагуу хамгаалтаар нууцчихсан байгаа. Дайсан гарч ирвэл айлгана гэд тавьчихсан. Тэр тесрэгэнд бид янз бүрээр наадаж байгаад эрдэс шороо нэмснээр гэрэлтдэг тесрэгээ гаргасан гэж шүү. Хүрээлсэн газраа очив. Тэр шүн тэргэл сартаа байтал бүрхэг байсны улмаас хүрээ шүнийн байдлаа харж чадахгүй болсон. Зэлэм сүбэдэ гэсэн 2 сахилгагүй тэнгэрт саргүй бол бид аянга гаргана гэд атгаар дэлбэлсэн байгаа юм. Тэр 2 хэр удаан наацсан юм мэдэхгүй. Тэр гэрлэр хүрээ гэрэлтэж хэв байдлаа харж ойр орчмоо 8-ныхан ирж байна уу гэдгийг ажаад байсан юм. Их дуунд өөрсдөө нойр үтсэн ч сэтгэлийн цэнгэл байсны улмаас асуудалгүй байсан. Боорч гэх мэт сэтгэл хөдлөлтөө нөхөд асар их баясаж урам авсан гэж яриа гарсан. Энд шүнжэнгөө их чимээ гэрэл гарсанд хэрээдүүд тэмүүжний хажууд байхаас айсан бөгөөд буйрагч тэр гэрлийг үзээд айсан гэж байгаа юм. Наашлаад хүрээлээд буучсан. Учрах дайн учраас буйраг ханы цэргүүдээс нилээдэн дөрвсөн гэж байгаа. Тандуулын тоогоор буйргийн цэрэг 1000-аар дутж байсан. Өмнө нь бяраар илүүрхдэг дайн байсан бол энэ удаад зэвсгээр илүүрхсэн. Цэргийн тоогоор 8-ыг гүйцэх аргагүй. Хэрээдтэй нийлээд байх тэд 2 дахин их цэрэгтэй байсан. 4 элттэй тулдаа эдийн тансаглалаар тесэргээд сум утаа май тавьснаар тэдний зүрх өгч дайнд ялагдсан болноо. Урт хугацаанд байлдаж байсан занжтын туг сүлд байлдах хүмүүсийн төрхийг сайн тээжилж, занжтыг удирдагчдыг сайн барьж чадсан энэ дайны гол ялалт болж байгаа юм. Ах トゥ 2-8-ны нөгөөх нь дүүгийнхээ яллагдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас хождуулсан ч гэсэн хөгсүү сабрагаар дэмжлэг болгож явуулсан. Хөгсүү сабрагын ажиглалтаар манай хүрээний зэвсэг ихтэй хангалуун байдал нь айлгсан байдаг юм. Энэ элбэг хангалуун байдалтай цэрэгтэй эвдэлцэж хохирохын оронд нүцгэн байгаа Ван ханыг дайлсан дээргэж үзээд дайцсан юм билээ. 8 гэхээр танахаар буман цэрэгтэй буюу тэгээ 100,000 цэрэгтэй. Тэд нь бүгд хуягтай. Доор хаяж 2 сэлэм 1 жад номтой байна гэж байна. Нэг хүнд 100-аад сум байна гэхээр тоогоор илүүрхэхийн тулд тэдэнд байгааг давуулж 80 юм ботсон гэж байна. Манай уур чадвараар зэрэгцэгч тэд чинээлгээр илүүрхэх учраас ухаан жолоогүй зэвсэг үлдсэний ачин 8 дээр гарч байгаа юм аа гэж байна. Одоо энэ чинь энэ зэвсэг хийх гэж бөө юм болсон те. Энэ хар бих ноён цэргийн арт тал хангамжийг хариуцдаг ноён маань анх удаа ийм том хүчтэй байлдаж байгаа. Манай хамаг Монгол цэргийн тоогоос гадна чинээлгээр илүүрхэж байгаа.
8-тай байлтахын тулд энэ их тэр зэвсгийг хэдэн жил бэлтжвэ те. Гэтэ маш богино хугацаанд хийж чадсан. Гамтай ашиглал тэрвэз гамгүй зэвсэгтэй хүмүүстэй гамгүй их зэвсэгтэй л байлдана гинэ. Тэдний цаана хар кедан бий. Кедан байгаа бол тесрэх бодисын байлдан болдгоо. Тэдний тесрэх бодис цэргийн хэрэглээнд орж чадаагүй ашиглагддгүй төрлийн байсан гэж юм. Тэгэхээр хүч султай л гэсэн үг юм бах та. За бид бол зоригтойгоор хэрэглэж байгаа юм. Та нар тесрэх бодис байгаа бол бидэнд бүр их байна гэж илэрхсэн. Жинхэнэ 60 хуурамч 600 дуу чимээ өнгө үзэмжид анхаарад тесргээний хүчийг үүсгэж чадаагүй худал баахан утаан өнгө нэмсэн. Янз бүрийн чадвартай байсан тул сөр үзүүлж байгаа юм. За тэгэхээр 8-чууд бол яах нь монголчууд тийм үү илүү бэлтгэлтэй болчоод 8-тай байлдна гэсэн бодолтой байж исэн байх нь тий. Тэгээ айгаад ирэхээрээ бидэнтэй өөрснөө ив гэрээ барьчихна. Тэгээд энэ өөрсдийнх нь их зэрэг зэвсгийн хүчийг хараад жамуух сэнгүм тойрол 3 тий охиноо өгөөд ив наримдалтай том аймаг болно гэсэн тийм бодолтой байсан байна л да 8-чууд нь. Тиймэрхүү бодолтой байсан байна. Гэхдээ бид сэнгүүмийг хам болгоод зэвсгээ өгөөд сууж байх уу? Бид өглөгчийн хэрэн бариад хүрээ өндөр харуулын цамхаг босгоод газар онц чагт хийгээд байгаа нь сэнгүүмийг оруулж ирэхгүй гэсэн санаа юм. Бидний мэдээллийг зөвхөн бадаа хишлэгээр битгий тооцоорой. Тэднээс өмнө агуулж байгаа зэвсэг маань 8-наас илүү гарах хэмжээнд байх юм бол цаашид үргэлжилсэн дайн хийх боломжтой гэсэн үг. Морио сойж, цэргүүдээ бэлдэж хувцаслаж байгаа байдлаас ганц 8-ны дайн биш юм байна гэж бодсон гэж байгаа. Хэрээдүүдээр хэрж арилжаа хийж байгаа ноёхны жунсаа олхнуудын гээд 1152 жинчний нүд худал хэлэхгүй. Том жижиг чадaltaй чадалгүй бүх жинчдээс морины чанар асуугаад уртын сойлготой гэдэг үгийг хэлнэ. Уртын сойлгоор талаар тавьтгаа гэж юм. Морь худал ярихгүй гэж байгаа. Тэгэхээр яг нь 8-чууд зөвхөн одоо наагур те хэрээдүүдтэй жамуух одоо сэнгүүм тойрол эднэртэй байлтах биш бүр нааша орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна гэдгийг 8-ны морио сойсон байдлаас олоод мэдсэн байх нь шүү дээ. Уртын сойлго гэхээр бол морио их хөсөж тал газраар бэлчээж уралдуулдаг гинэ. Морио таргалууж булчин өөхийг нь алаглуулж байвал уулын сойлго болдог гэж байна. Дээш өксүүлэх талаар давхих сойлго хоёр бол шал өөр үт юм байна. Уулын сойлгод тарга хүчтэй морь дайн хийдэг бол уртын сойлгод бүх шөрөмсийг тэнэлгэж байж давхитгаа. Уулын тамирчин гүйлтийн тамирчин хоёрын бэлтгэл ямар ялгаатай байхыг бодоод үзэж байна. За тэгэхээр мориныхын сойлгоор тандаад те манайх руу дайтах юм байна гэдгийг мэдсэн байх нэ. Тэгэхээр бид нар бас яах нь морьдөө сойн зэвсгээ эртнээс бэлдсэн байх нэ. Говь нутгийн байлдаа юм болов уу гэхээр морины тах шавартын тахлалттай байсан гэж юм. Бас тахаар нь мэддэг байх нь тий. Элсний тахлалт гэхээр битүү тахлаа хийнэ. Иймэрхүү шинжээр тооцоолж морь сойх 2 жилийн ажил учраас манайх руу орж ирэх ямар нэгэн хэрэгэн дайн байж таарна гэж бодоод хэрмүүдийг барьж эхэлсэн юм аа гэж байгаа. Тэгтэл өглөгчийн хэрэм, хорчийн хэрмийг барьж дуусаад 2 том санг хамгаалах хэрэг болсон. Гол нөөшүүдээ авдрандаа хийгээд хашаа хэрэмтэй болгож байгаа юм. 2 л хэрэм барьж амьдсан. Цагаан хэрэмтэй зүүрлэх зүйл биш л дээ. Зүгээр л нэг 1000 айл адуу малтайгаа ус унттай байх л тийм зүйл. Ордон биш. Хориг төдийл юм. Цэргийн зориулалттай бүтээн байгуулалт гэсэн үг. Цэрэгт давуу, морин цэрэгт сул тал үүсгдэг зүйлүүд юм аа. Төмөр сайтай хэрэгээр шөргөөнүүд шидэн, жахаа хамбо тойрол нарын хинэнч өөлөн ээж рүү хамгийн түрүүнд ирнэ. Тентхийн баялагийг жимийг мэднэ. Бусад нь аж холбогдлгүй. Гэлгүй жанжин төмөр сонирхдаг учраас шууд зэлэм рүү орж төмөрчдийн хүрээнд сууна гэж жанждыг тооцдог юм. Алт мөнгө тойруулаад өөлөн ээж өөрийгөө өгөөшөнд тавиад сууж байна. Сэнгүүн бол Тэмүүжний хойноос ирнэ. Хан титэмтэй хөөцөлдөж байгаа учраас тэрийг Тэмүүжин бодсон дээр бидэнтэй байлдах хүмүүс нэг иймэрхүү. Хөгчий орж ирвэл тэр чинь ус хордуулж мэдэх юм. Усаас хөбөдөд татгсан. Хамгийн түрүүнд тэрийг алж тэднийг устгах хэрэгтэй гэдэл. Мэргэдийг туураар оруулж ирвэл яах вэ? Бүртэг дагсан мэргэдийн үгээр туурыг оруулна. Бид энд ингэж л төлөвлөж байсан. Уртын сунгаанд бэлдэж байгаа цагаас нь хэрээдийн хөдөлгөөнийг уншаад өглөгчийн хэрмийг барих, нүүдэл суудлыг эртгэн зэгцлэх асуудалтай байсан. Мангуудыг давдаг хэрээд байдаггүй юм. Хуучин татарын нутагт бид өөрсдийн морио сойж бэлдэж байсан. Тэд 2 жил морио сойдогтой адил бидэж сойж байгаа юм аа. Жахаа хамбуу ив хүрээнд орсон байсан тул гол туршуулыг хийж байгаа. Тэдний хэрээдүүд манай хүрээнд ороод бидэнд залгигдсан хоол. Жахаа хамбуу биднийг танддаг байхгүй юу? Ягаад гэвэл манад байгаа бүх мэдээлэл жахаа хамбуугаар тойролд очтгоо гэж. Тэмүүжиний бүрэнд 2 жил наалтаж цэргийн бэлтгэл ахуйн ноёдыг бүгдийг судлаад очиж хэлж байгаа юм. Тэмүүжин үүнийг мэддэггүй. Мэдээлэлээ алдаад байдаг хар тэнэг гинэ Тэмүүж хааныг.
За тэгэд Херодийн дайн хийх болсон шалтгаан гэвэл тойрол угаас сунгай морь бэлтгээд эхэлсэнтэй холбоотойгоор ерөн санаа агуулсан. Сэнгүүм хөдлөөд эхэлснийг мэдээд манай Хадаг Баатар ноёхоо өвгөр 3-аас бидэнд илдээ хурцлаараа та нар минь айлчлахаар очимс гэсэн тодорхой бус мэдээ ирсэн. Ингээд мэдээгээ тайлж уншина. Тойрол ирэх гэж байгаа гэсэн үг. Хоолой бэлдээрээ очимс гэвэл эвлэрэх гэж байна гэж бодно. Илдээ хурцлаараа очимс гэвэл дайтах гэж байгаа юм байна гэд ойлгоноо. Тэгэхээр энэ санаа хэний санаанаас агуулгатайгаар гарч ирэв. Тойрол яхаараа манайх руу байлтахаар болов. Тэр ноён хэн байна гэдгийг Жамуухай тойрлын өртөөн дэх өөрсдийн зуршуулуудаас наривчлуулна. Жахаа хамбуу тойролд мэдээ хүргээд байгааг мэдсэн. Жахаа хамбууг хувцаслагч нь манай хүн харахаа гэд 100 байгаа гэж байна. Цэргийн гутал хийдэг хүн гинэ. Гутлын тоо олшроод тоног нэмүүлээд байна гэдэг дайн болно гэсэн үг. Дайнд хэрэглэгддэг тийм зэр зэвсэг хийдэг газар ганц жижиг үйлдвэрлэгч шиг тагнуулаар тавьчихсан байдаг. Жахаа хамбуугийн манад агуулгадж байж гутлаа сайжруулад унахаар эвгүй шүү дээ гэж юм. Жахаа хамбуу чинь ууг нь манаа дээр нэг дагаар орсон шүү дээ. Урууд ирсэн байгаа хэрнээ гутлаа сайжруулад байгаа байхгүй те. Тэгэхээр с ิจ төрнөөстэй те. За нэг иймэрхүү дохио бүрлдээд 2 жилийн дараа дайн эхэлсэн дээ гэж байна. Хадаг Баатар ерөн тойрол тасрахгүй юм байна. Тойрлын хүү Сэнгүүн бол тэнэг энэ Хадаг Баатар гэдэг нөгөө тойрол төр байгаа эдний бас нэг настай тагнуул байгаа шүү дээ. Тойрол ерөөсөө засрахгүй юм байна. Тойрлын хүү Сэнгүүмч тэнэг нөхрөө тэгэхээр хоёулаа нялхсыг нясалж унгаа гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ настангууд дунд хэн ухаантайгаа л хаан болох гэдэг байгаа гэсэн. Ижилхэн нүүдэл чинь овг аймаг байна шүү дээ. Тэнгэрээ шүтдэг үзэл бодол философи нь ижилхэн гэх юм уу те. Ийм овг отгууд хин байсан хамаагүй амжсан алтан усад эзлэгдэхгүй тий 8-нд эзлэгдэхгүй өөр шашинтай өөр суурин соёлд эзлэгдэхгүй тулд хин баах нь хамаагүй тий аль ухаантайгаа хаан болгоё гэж тохиролцсон байгаа дээгүүрээ тий энэ настайчууд нь 60-аас 80 насныхан. Тэгэнгүүт Херодийн тойрол хан дээр байгаа тэр наст нь болохоор Хадаг Баатар байгаа байхгүй. Тэгэхээр манад байгаа энэ хааны орыг залгах Сэнгүүм гэд энэ хоёр бол ер нь жоохон бүтэхгүй юм байна ерөөсөө. Тойрол угаас нас яаж өөхөх цаг ирсэн. Тэр болтол аятай байлгая хан хүмүүн байна да. Ханы түүхээр өөхөх гэсэн бодолтойгоор хэлсэн гэж байна. Тэгэд ерөнхийдөө хэний талд ухаан шийдэгдэх нь бол ойлгомжтой болж байгаамаа гэж байна. Нөгөө талд Жамуухай тэнд тойролт бас байсан. Тэр бол Сэнгүүмийн ард сууж байгаад хавирганаас хутгалаад манай хан болоод гараад ирж бас болох боломжтой. Эвлэж бодохоор нь Жамуухайг тэнд сойж байгаа юм гэж байна. Бас тэнд юмыг аж мэдгүйгээд бас Жамуухайг тэнд байлгаад байна гэж штэ. Нэг дээр бүрэн хожлоо өгөхгүй шүү дээ. Энэ маань бол хамгаалалт бүлгөө гэж байна. За Тэмүүжин дээр ганцхан хожил өгөхгүй бас Жамуухайг бас байлгаад байгаагаа ярьж байгаа шиг байна те. Яг ийм байдлыг Херодийн талд хэсэг хүмүүс хийж байсан. Тойрол маань өөрөө зэрлэг ургамал гэдэг шиг угсаа хаан. Тойрлын дараа хэн хан болох вэ гэдэг дээр хаттын тоглолт буюу эрх мэдэлтний биш эзэн эрхийн тоглолт ороод хамаг хүүхэд нь хүчгсэн учраас ганц Сэнгүүм ороод ирэнгүүт цааш үргэлжлэх тогтвортой хангу учраас эрхээгийн талаас хүүхэд бэлдэх тоглолт ороод эрхээ ялагдчихсан гэж байна. Иймээс Херодийн тогтвортой байдал хүсэгч ноёд шууд манай 2 дугаар хан хүү Жамуухайг дэмжиж эхэлсэн. За аль найдвартай байдлаа бодож байна те. За ингээд нөгөө Херодтэйгээ байлдаад Тэмүүжин залуучууд болохоор тэр Херодүүд рүү бүр ингээд тулж байлтах гад явцсан байгаа. Тэр хойгуур нь яах нь угийн тохиролцоотой байсан Херодийн Хадаг Баатар хурч ирж байгаа юм гэж байна. Үүлэн ээжийн хэрэм хойно үлдсэн байгаа. Энд Хадаг Баатар хурж ирээд бид хэрэмдээ хорогдсон тэд бүсэлсэн нэртэй цай ууж сууж байгаа байхгүй юу гинэ. Зэвсэг гаргаж өгөхгүй сангуудаа нээхгүй та нар ядраад явах вэ? Манахаас шүл хонь идчих. Хоёулаа дайсан юм чинь охин хүүхдээр ургалаад явах. Учраа болоод амьдраад бид хоригдож байгаа биз гэд хоёр хүрээгээ өөдөөс нь харуулад л сууж байсан. Танах ялбал би танад оръё, манах ялбал чи манад ор гэд. Хадаг бид чинь хөвшөрсөн үеийнхэн баггүй юу? Таягтай бидэнд ялсан ялагсан хамаагүй. Цог золбоотой хэдийгээ төв рүү өгчөөд хөгшчүүд нь манаага хийгээд хадгийн цэргүүд бүгд 40-оос дээш насныхан. Баян чинэлэг эрхийн балаа хідэн хүүхдүүдтэй ядарч чаддаггүй эхнэрүүдээр бүрдсэн хэсэг бүлэг байгаа юм. Зовхгүй дайн руу явуулж байгаа гэд хэрэм хориглох дайчид нь хэрмээс шүл гаргуулад суун. Тэгээд амар сайхандаа жаргаа сууж байтал тойрол нь ялагдах сураг гартал Хадаг Баатар насныгаа авраад ирё. Ер нь танаа доогор орох юм шиг байна.
надад нэг гэр бэлдээд байж байгаараа гэд явсан юм. Одоо бүр ингээд санаа амар те. Наснууд бол ингээд залуучууд байлж хооронд за манайх ялууд би танад орчиж, танайх ялууд та нар манад орчих гээд ингээд хоорондоо баг хууч хөрөө цай уугаад хонь гаргуудлаа сууж исэн байх нь штэ. Юу болох нь вэ гэж чимээ чагнаад. За тэгээд тэгжсэл тойрол ялагдах сураг гарангууд яах нь. За алаа нэг гэр бариад байж байгаараа гэд явсан байна. Тойрлогоо мулталж аваад гарах арга ботсон юм байлгүй дээ гинэ. Тэгээд хурч ирсэн. Жанжны өрөнд орсон шүү гэсэн гинэ. Хэнийг алчваа? Манай жанждыг битээ алаарай. Ялангуяа 100-аас дээш жанждыг битээ алаарай гэж хэлээгүй лүү гэсэн чинь. Танаа жанждаас нэгэн замдаа өгсний торгуулд намайг авлаа гинэ. Хин юм гэхтэл хуйлдарсцэн гин. Өөрсдийнхөө талд гэдгийг одоо хэлэхгүйгээр одоо Хадаг Баатрыг гаргуулж яаж одоо ургуудын аллагаас гаргаж авах вэ гэд өөлөн ихээс асуусан чинь хуйлдар өгсөн хэмжээ мянгад нь өнчирч байгаа. Өнчний авилгаар авдаг байх таа гэдэг нэг хуйлдар сэтцэнтэй одоо яхна тохиролцоо их нь шүү дээ. Тэгэхээр болсон байх нь. Тэгээ тэр Хадаг Баатар гэдэг хүн чинь тийм их хэрэгтэй хүн үү? Их ухаантай хүн юм уу? Та нар яагаад хадагтай юм сайн бэ? Хадаг авах гээд байгаа юм бэ? Хадаг Баатар авах гээд байгаа юм бэ гэсэн чинь Хадаг гэж хин бэ гэвэл налах гэдэг нутгийн ноён байхгүй юу гинэ. Налах, одоогийн налах ярьж байгаа байна. Тэр хавьяал нутгалдаг тухайн үедээ тийм үү Хэрээдийн нэг ноён байх нь тийм. Одоо тийм налах орчмын газрын дээр бэлчээр нь байдаг тийм ноён гэж байна. Төмөр олборлох цагаас Хадагтай ураг бололцож 11 охин нь манай хүүхдүүдтэй суусан учраас энэ хавьяар байдгаа гэж байна. Ямар газар дээр сууж байгаагаа өөрөө мэдэхгүй гинэ. Бид нар бол мэдж байгаа. Доор нүүрс байгаа гэдгийг энэ нөхдүүд мэдчихсэн байх нь шүү дээ. Тэгэнгүүт аль эртнээс нөгөө Хадаг Баатрын охтуудтай худ ураг болгоод аль хэдийн уруулаад татсан байх нь. Хадаг морины аргамжаа суулгах гэтэл баахан хар чулуу гараад нөгөөдхөө чулуутсан байхад манай унжуу сахалт очиж таарад бидэнд хэлснээр Хадгийг онилж байгаа юм аа гэж байна. Хөөхий цэргийн эрдмийн зэвэрсэн гээд мянгатын судалтайж төрийн эрх мэдэл үйл явдалд очдоггүй. Нэр төр алдсан байсан учраас аль эрт инхрийлээд авчихсан юм аа гэж байна. Хэрээд дэх манай хүн баггүй юу? Тойролхан, жахаахан буу, эрхээ вангаар сонин сайхан юу байна гэдгээ ирж яриад суудаг. Манай цайны ширээний бүдэглэлийн Хэрээдийн төлөөлөгч юм аа. Тиймээс бид тойролханы өргөө ордод юу болдгийг мэддэг баггүй юу? Настангуудын маань тагнуул гэж байна. Тэмүүжин жаах уу? Баваа, хишлэг нарын залуучуудаар тагнуул тавьдаг юм бааз бид нар хуучин мянгатын ноёдоор тагнуул тавьж байсан гэж байна. Хадагч нь манай тагнуул гэж хашгиралтай нь биш. Өглөн ээжил тэрний нууцыг хадгалж Хадгийг авчрах асуудалтай болсон. Гин томоогүй бидний сэтгэлд агуулгадж байгаа зүйлсийг мэддэггүй Тэмүүжин чинь Хадгийг гинт хэрэгтэн бүлгөөгээд ургууд мангуудын бүлэгт тавьчихсан байгаа юм. Ялагдсан талын хүмүүсийг овг отог руу ингэж хуваарилдаг юм байлээ. Тэгэнгүүт ургууд мангуудын бүлэгт хуваарилсан юм байна л да. Ургууд мангууд чинь нэлээд юм зэрлэг бүдүүлэгдүү, ирчүүд голдуу те уртлын нөгөө нэг тургуулийн суман гэдэг лөө те. Тийм төрлийн хүмүүс ахгүй. Тэгэхээр тэнд аваашаа тавьсан тэнд бол баг Хадаг нь бол тэр настай алуулах бах л да баг хэрэггүй хүн юм чи. Тэгэнгүүт нь өөлөн ээж тэр хүнийг яг нь өнчний авилгал өгж бол авахар болсон байна. За тэр өмчний авилга гэдэг нь болохоор яг 30 шижгэнсэн Тэмүүжнээс багхан жанжид гарч ирж байгаа юм аа. 30 одоо залуу хүн одоо өгнө гэсэн үг юм да. Өвлийн ээж чинь одоо залуучуудыг одоо өнчин хүүхдүүдийг авч тэр хүрээндээ одоо хүүхэд асрамжийн газар гэх юм уу те. Тэгээд дээрээс нь бас настангууд байдаг те. Тэнд байгаа настангуудын юм найруулга хийгээд байна шүү дээ. Дээгүүрээ. Тэгэнгүүт тэр залуучуудаасаа ингэж өгч авж байгаа юм байна. Энэ Хадаг Баатраа. За Хэрээдийн дайнаас бол иймэрхүү юм болсон байх нь байна. Хар бих ноёны мэдж байгаагаар бол. За ингээд Хадаг Баатрыг авсан учраас Хэрээд рүү шулуутсан гэж байна. Татаруудыг мөхөөж таллан хувааж байсан бол Хэрээдийг бол арай өөрөөр узууртан байхгүй болгох явдал буюу Хэрээд өөрөөсөө хан хизээж сонгохгүй болгох тийм ажил одоо гарсан байх нь. Хэрээдийг шууд авчий гэхээр Хэрээд чинь тэнхлүүн байж байгаад довтлсон учраас амархан залгигдах хэд биш байсан. Одоо татартай харьцуулбал те татар чинь нэлээ юм хүч сул тийм узууртнууд угаасаа бараг байхгүй болцсон байсан учраас ингээл иргэдийн хуваагаал болцсон бол Хэрээд бол одоо чадaltaй хүмүүс ихтэй байсан гэх юм уу. Тийм болохоор Хэрээдийн хан ширээний төлөө өрсөлддөг 3 талбарын нэгийг бат болгохын тулд Жахаа хамбог өөрийн талд их ноёдоор буюу 2 дугаар зэргийн ноёдоор авах шаардлагатай болж байгаа юм а гэж байна. Хэрээдээс дахин удирдан гарахгүй болохын тулд яг нь Жахаа хамбог өөрийн талд авах шаардлагатай болсон байх нь одоо ийм 3 өрсөлдөх талбарын нэгийг нь тийм үү. Жахаа хамбог өөрийнхөө ард иргэд газар нутагтайгаа үлдэхэд бид нөгөө 2 ноёныг нь устгах хэрэгтэй болж байгаа. Тойрлын угсааг устгах. Ерөн бол нөгөө өөрсдийн талд орсон Хадгаас бусдыг ялан дийлэх устгах
ийм үйл ажиллагаа явуулсан байна. Цаашаа Эрхээван гэдэг тоглогчийг устгах, тэр тойролд зохиосон ч үлдэгдэл нь байгаа бөгөөд төлөвлөгөөний 20 ханаас бусдыг устгах болж байгаа юм. Иймээс л цаг хожихын тулд Эбехийг тэнд тавьсан гэж байна. Тиймэрхүү тооцоог тэр шууд ойлгож байгаа юм. Ямар тач 3 жилийн дотор Хирэдийг номхон байлгаж бай. 3 жил наад хүүхнээ тэрвэрч бай. Хүүхэд хийж болохгүй гэсэн гэж байна. За энэ Эбехэ гэдэг хүүхнийг яах нь Хирэдээс эхнэр болгож аваад 3 жилийн хугацаа хожиж чинь тий аргацааж тэр 3 жилдээ бол хүүхэд хийж болохгүй тий хурцах ёстой гаригуудыг шивгчдээс асууж байгаад ойртдог хэрнээ жирэмсэлтгүй байхыг хариуцсан гэж байна. Тэмүүчин тий хоолунд гээд бүх аргыг хэрэглэнэ. Чахаа хамбуу Эбехэгээр идэвхтэйгээр хөдөлгөөн хийхгүй Тэмүүжний хадам гэдэг байдлаар 3 жил байж байх ёстой гэж байна. Нөгөө Чахаа хамбуу ноёных нь охин юм байна штэ. Охинтой Тэмүүжинд нийлүүлчихэж байгаа юм байна. Тэр үед бид Хирэдийн бүх узууртныг устгах ажлаа хийнэ. За тэр 3 жилийн хугацаанд тийм үү. Өөрөөр хэлбэл эзэлсэн улсын доторх аллага явуулна гэсэн үг. Тэрийг инх цагийн аллага засгийн хувьд дам мэдээлгүй Тэмүүжин хааны алуурчид бол үүнийг хийх боломжгүй. Иймээс л Хадаг баатрын алуурчдаар хийлгэж байгаа юм аа. Хирэдийг Хирэдээр нь алуулна. Төрийн тоглолтод орж ирэх ноёдын нэг бол тушаал унгаж 5 дугаар зэрэг ноёноор авна. Үнэхээр мэдлэгтэй зөв эрэмбчигчтэй засаг хүндэтгсэн нэгэн байвал гэж байна. Хэрэв өөрийн угсаагаар ямар нэг төр байгуулах сонирхолтой байвал тэр угсаа байдаг үгүй мэддэхгүй болтол нь устгах гинэ. Энд тэмдэх өнчин хүүхдийг ч устгаж тийм боловсрал олохгүй болтол устгах хэрэгтэй гэж байна. Яа. Энэ чинь өөр талбарын дайн гэж байна. Бидний гол хийдэг дайн чинь яг ийм шүү дээ. Татааруудыг тэгж боловсрал олохгүй төвшөнд хураасан учраас томото байгаатай адил Хирэдийг тэгхийн тулд 3 жил хэрэгтэй. Хиний өвөрт очиж яасан, хаа нэг өнчин хүүхэд нуусан, тэр өнчин хүүхдийг хэн олоод төрийн зэрэгт гаргах нөхс өвийг бөглөнө. Тэр чинь тийм том асуудал байхгүй юу? Дахиж хан гарахгүйгээр Хирэдийг мохоно гэдэг зүгээр нэг ардыг хуваагаад авчих биш. Хан узуур угсаа гэдэг зүйлийг мартуулах, тийм угсаа байдаг билүү гэдэг төсөөлөлд аваачна. Тийм хүмүүн байхгүй, тойрлоос хүмүүн үлдээгүй. Эрхэгээс ч нэг ч хүмүүн үлдээгүй. Чахаа хамбуул байгаа. Урган Тэмүүжинд нийлсэн Тэмүүжний хүүхдийн тоонд байдаг гэдэг энэ багныг босгох хэцүү байгаа юм аа гэж байна. Эбехэг авчгаа Тэмүүжин бол цаашаа бүх ярьж зөвшснөөр Хирэдийг тэгшлээд бидэн дээр морь зэр зэвсэг авах маш эрчимтэй ажил болж байгаа юм. Яагаад гэвэл 10 хонвол тэр Хирэд цэрэглэх учраас замын сэлгэс хийгээд л хурцтайгаар бид нар хойно бэлтгэж байсан сумыг түүлгэн. Түүж амжихгүй учраас бэлдсэн шин зэвсүүдээ өгнө. Хуйг дүүргэж өгнөгээд Тэмүүжнийг маш хурдан тордож өгөх хэрэгтэй болно. Манай Тэмүүжинд өссөөр өөрөө үйлдэлээ мэдээд явдаг болсон. Чи одоо анзаарвал анх хан болгож байхад биднээс асуудаг байсан бол өдийд өөрөө мэдээд удирдаг болсон байгаа зү. Эн чинь амжилт байхгүй юу? Тэгээд агуурга дээр бид бүх хүрээ дээрээ чуулаад Тэмүүжин бол гарааны цэргүүдээ аваад цааш Хирэд туулын түнд байгаа цэргүүдийг нухчин дарахаар явсан. Тэнд агуург хамгаалдаг цэргүүдээ хүртэл өгөөд явуулж байгаа юм. Ерөнхийдөө хамаг Монголын 3/1 хүн нь дайчлагдсан гэсэн үг. Энэ бол маш том тоо. Бид үргэлж ямар ч дайнд 4/1-ээр оролцдог байсан юм. Энэ хүртэл Хирэд дээр хамгийн өндөр тоо буюу 3/1-ээр байлдаж байгаа юм аа гэж байна. Хирэдийн нөгөө үлдэгдэл одоо цэргүүттэй байлтахаар л явсан юм шиг байна. За тэгээд бүртэн маань үлдээд их хуралдаа зарлаж цэцтийн чуулган хийв. Бүртэн агуурыг шатсан тул гадаа хуралдсан. Өмнө нь их асарт эдээ будаанд бэлууран цэнгэж хуралддаг байсан бол энэ удаа зүгээр гадаа харт цай чанаад хуралдсан гэж байна. Хирэдийг шулуутгах гэдэг итгэл нь тэр хуралдааг тэтгэж байсан. Бүх хойно үлдгэсэд бүртэн хэлснээр бидний газар нутаг олон жил сууснаас болж талхлагдсан. Өрийн сан бариад цаашаа өр өгөөж үндэс ялцрах үзэгдэл ихссэн учраас бүгдээрээ нэгэнд Хирэдийг шулуутгаж байгаа юм чинь нүүе гэж хэлсэн байх нь. Хирэдийн өргөн удам нутагт очиж сууя гэсэн. Бид нүгэд очисон байхад хөөж чадахгүй. Нүүрсэн дээрээ очиж сууж байж энэ дайныг эцэслэн зогсоно биз гээд Хирэдийн газрын зургийг бүгд дэлгээд манай хэдэн тэнэгүүд явчихсан арын албатай амжиргааны баячууд үлдсэн учраас бүгд ив нэгдэлтэйгээр газар нутаг дээр тухалчихвал хэн хөөх юм гэдэг дайн хийвэ гэж байна. Зя тэгэхээр яах нь Тэмүүжин хаан Хирэдийг хөөгд тэгээ ноёдыг устгаад тэдний байлддаг цэргийг цөөлсөн байх нь. Харин Тэмүүжинд баригдахгүйгээр үлдсэн цэргүүд гэртээ харихад нь бид гэрт нь нутагт нь сууж байна. За ийм төлөвлөгөө гаргасан байх нь шүү дээ. Аль хэдийн одоо нэг гэрт нь очиод эзлээд суудсан байхад бол хэн бид нарыг хөөх юм бэ гэж байна. Бид нар эмээ өвөө хүүхэд дагуулдаг дайныг хийж байгаа юм оо. Шууд нүсэн гэж байна. Бүх аймаг нүсэн гэж байна. Одоо газар нутгийн одоо эзэлж
цуух нь шүү дээ. Тэгэхгүй хичнээн дайн хийгээд дууслаа тэр ард иргэдэн тэр хэрэгттэй байж л байх юм бол одоо дайн хийсний хэрэг нэг гарахгүй байх магадaltaй юм. Тэгэхээр хэрэгдийн газар нутагт нь очиж бөөнөрөө сууршаа гэсэн юм шийдвэр гаргаад бөөнөрөө бүр ингээд ховог отохороо маш том нүүдэл болсон юм билээ. Яг энэ нүүдлийг явц процессыг ямар юм босон талаар дараагийн дугаар дээр ярий. Энд чинь одоо улсаараа нүүж байгаа учраас маш том нүүдэл, хэдэн жилийн нүүдэл. Тэр нүүдэл их явцтай энэ чинь бас зөндөө процесс явагдана. За энэ талаар дараагийн дугаар дээр донешн явуулж байгаа дэмж та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.